12 дугаар лабораторийн даалгаврыг танилцуулах чинь энд харагдаж байсан одоо 12 дугаар лабораторийн маань нөгөө даалгаврыг тавлаад харагдаж байна. Энд гэх юм бол яг заавар дээр байсны дагуу шалгалт явуулж үзэж байна. PC1-ээс PC3 руу буюу IP version 6 ашиглаж байгаа хоёр хэрэглэгч хоорондоо холбогдож чадж байгаа эсэхийг шалгалт амжилттай боллоо. Одоо web browser-өөсөө нөгөө сервер 1.com руу хандаж үзэж байна. Бас амжилттай боллоо. IP version 6-тай хэрэглэгчд маань сервер рүүгээ хандаж чадж байгаа юм байна гэж үзнэ. За тэгээд энд PC2-оос эхлээд PC4-ийн IP-г нь харж аваад тэгээд PC2-оос PC4 рүү ping буюу ICMP request явуулах гэж байна. Тэгээд энэ request нь бас амжилттай болж харагдаж байна. Одоо IP version 4-ийг ашиглаж байгаа хэрэглэгчид сервер рүүгээ хандаж чадж байгаа эсэхийг шалгахаар web browser-ыг ашиглаж байна. Амжилттай боллоо. Тэгэхээр багшийн зааврын дагуу шалга гэсэн байсан юмнууд нь бол бүгдээрээ болчихж байгаа. Тийм. Тэгээд энэс яг миний хувьд болохоор ойлгосон юм гэх юм бол IP version болон IP version 6 хоёрыг ингээд нэг сүлжээнд ингээд зөвлөж ажиллуулах боломжтой байдаг. Тэгээд энэ шилжилтийн үеийг ингээд бодит амьдрал дээр бишээ simulation програм дээр ажиллуулж туршиж үзлээ. Stateful DCP version 6 нь одоо хаягийг төвлөрсөн хяналтайгаар хуваарлдаг бол нөгөө SLAAC дээр эсвэл EUI 64 нь сервер рүү энгийн орчинд тохиромжтой хялбар шийдэл болж өгдөг. Тэгээ stateless ба stateful DCP version 6-гийн ялгаа нь практик дээр ялгааг сая практикаар мэдэрч судалж үзлээ. Тэгээ статик чиглүүлэлт жижиг сүлжээнд найдвартай энгийн байдлаар салбаруудыг холбоход нэлээд